амьдралд мөнгийг хэрэглээд байдаг юм байна. Уусаа хэрэгцээгээ хандаж тийм ээ. За тэгвэл яг одоо 2013 оны 11 сарын 20-ны байдлаар танд яг ямар хэрэгцээ байгаа вэ? За одоо танд яг ямар хэрэгцээ? Хоол хүнстэй хөлбөр. Хоол хүнсний хэрэгцээ сайн байна. Өдөр намын хэрэгцээ сайн байна. За юу өдөртний хэрэглээний зүйлс энийг гэрээс сургууль тоорно такси. За такси байх чинь энэ бидний хэрэгцээ мөн үү? Тэгвэл хэрэгцээ хязгаартай юм болов уу? За тэгвэл юу хязгаартай юм болов уу? Юу байх нь? Нөөц байх нь тийм ээ. За тэгвэл бид нар тэр хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангахын тулд бид яах ёстой болоо? Уусаа хөдөлмөрлөх ёстой өөрөөр за сууш боловсруулах ёстой. Зөв сонгох хийх ёстой. За сайн манай хөдөлмөр мундаг байна тийм ээ. За одоо бүгд танаас нэг бичлэг үзүүлнэ. За энэ бичлэг үзээд яг энэ бичлэг дээр юуны тухай гарч байгаа юм болоо бид нар тайлбарлаж шүү за. За
зөвшөөрөх нэ гэж ойлгох. За одоо бүгд нэг ийм юм. За багшийн ширээнийхээ үндсээр ингээд нэг доош нь хандаад тавьсан цаас байгаа. За энийхээ хамгийн дээдлийн цаа юу нэ гэдэг. За одоо энийг бүгд нээсэн үү? За нэг бол одоо та нарын нөгөө нэг хийх үеийн дараа чи яах вэ? Байгаа тийм ээ. За одоо тэгээ багшийн ширээн дээр нь хүүхэд болгон тийм за унших текстүүдийн тараасан байгаа. За текстүүдээ бүгд аваад. За ширээнээс бүгд текстүүдээ аваад. За хүүхэд болгон текстүүд тараасан байгаа тийм ээ. За текстүүдээ бүгд авсан уу? За энэ юу гэсэн байгаа? За ингэ текстүүдээ аваад бүгд за нэг 3 минут текстүүдээ уншаад та. За 3 минут текстүүдээ уншив. За текстүүдээ 3 минут уншив. За хүүхэд бүгд үлдсэтэй байгаа текст нь. За юу гэсэн хэвчтэй текст вэ? За банкны үсэр бүмийн үс гэсэн текстийг за нэг 3 минут бүгд уншаад. Уншаад туссан байгаад нь гараа өргөв. Уншаад туссан өгдөгд гараа өргөв шүү. За мөн л туссан байна. Юу шиг дуусчих. Дууссан байна. За энэ цаасан дээр хоёр асуулт байгаа. Багаараа ярилцаад энэ хоёр асуултанд хариулна шүү. За багаараа ярилцаад хоёр асуултанд хариулна. За багаараа тойрцож байгаа тухайн хоёр асуултанд хариулна шүү.
өдөө бэлэн болсон тийм ээ. За цаг болсон байна. За одоо ингэ багш. За одоо бид сайн болоо багны өөсөд түүний чиг өөрөө бидний юу текст уншлаа шүү дээ тийм ээ. За энэ текстээр бүгд болгонд яасан байх вэ? Ижил текст гэсэн. За одоо энэ агуулгын хайлтгуудад бүгдөө текстнээс хамгийн чухал гэсэн асуудлууд нь хариулаад явна. За гэхдээ асуултанд хариулахдаа багууд тухайн баг зөв хариулсан байна уу? Буруу хариулсан байна уу гэдгийг яг давхар хянаад явах нь шүү дээ. За багшнаа ширээн хэлж юу тавьсан бэ? За хайцаг дээр юуны зураг байна? За хахааны зураг энийг юу гэдэг вэ те? За мөнгөний хайцаг гэж нэрлэдэг. За заримаас яах вэ? Мөнгөний гахаач гэж нэрлэдэг тийм ээ. За тэгвэл яагаад энэ гахааг ингэж тавьсан юм болоо? Мөнгөний гахааг яг гахааг юм монголчууд энэ хаацууд юм юу гэж хэлдэг юм болоо? Мөнгөний бэлтгэдэг гэж. За мөнгө зөвлөлтөд хадгалан хийсэн. Тэгэхээр одоо бүгдээ ингэж за одоо нэг хоёр асуултанд хариулна шүү дээ тийм ээ. За тэгээд зөв хариулсан бол та хадгаламж цодод наасан бүгдээ. За хэрвээ та зөв хариулсан бол за 1000 төгрөг яах нь вэ? Хадгаламжтай тийм хоёр асуултанд зөв хариулсан бол дахиад 1000 төгрөг яах нь вэ? Хадгаламжтай хийгээд явах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл бүгдээ юу цодод гэдэг байна? Хөрөмтөд хийх гэдэг байна гэж ойлгох шүү дээ. Одоо яг бүгдээ. За сайн байна. За одоо тэгвэл нэгдүгээр асуултын багаас нэгдүгээр баг хаа сууж байна? За тэр сууж байна. За нэгдүгээр багийн за тавдах сурагч асуултаа уншаад асуултанд хариулаарай. За өгөөдөө байсан байх тийм ээ тавдах сурагч. За чам уншаарай. За манай ихний асуулт нь банк гэдэг ойлголт анх хэдийд үүссэн бэ? Юу гэсэн утгатай үг байсан? Асуулт байсан. Банк гэдэг ойлголт нь яг хэд онд үүссэн тодорхойгүй. Зөвхөн Венецийн хэдэн алтын худалдаачид бий болсон гэж үздэг. Хоёр энэ болохоор тэгээд мөнгө цуглуулагч судал гэсэн затын гадалтай бэ. За зөв хариуч. За зөв хариулсан байна. За тэгвэл хадгаламжтайгаа 1000 төгрөг дийчээрэй. За ажил хийвэл амтас гэдэг. За одоо төгрөг биелсэн аа. За энэ юуны цог харагдаж байгаа үгүй дээ? За энэ ямар хот вэ? Оо сайн миний цот. Хаан хот вэ дээ? За Италийн миний цот байх юм тийм ээ. За тэгвэл энэ нэг банк гэдэг ойлголтоор хаан ирсэн гэж наад үсгтэй. За энэ цотод ямар хүмүүсийн дунд үүссэн гэж байна. Худалдаачны ямар худалдаачны дунд юм болоо? Худалдаачны дунд анх үүссэн байх мэй гэж үзсэн тийм ээ. За сайн байна. За хоёр дахь асуултаа уншаарай. Хариултаа. Хоёр дахь асуулт нь Монгол улсад хамгийн анх банк ямар нэртэйгээр хэдэн онд үүссэн бэ? За Монгол улсад хамгийн анх банк ямар нэртэйгээр хэдэн онд үүссэн бэ гэдэг асуулт байна тийм ээ. 1924 онд Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банк гэсэн нэртэйгээр байгуулагдсан. За сайн зөв хариулв. За тэгвэл дахиад хадгаламжтай эдний банк хэдэн төгрөг хийх вэ? 1000 төгрөг хийх юм байна. За сайн байна. За одоо хоёрдугаар багийн асуултыг харъя. За хоёрдугаар баг. За хоёрдугаар багийн за нэг гэсэн сурагч. За хоёрдугаар багийн нэг гэсэн сурагч. За ганц цаг байсан байх тийм ээ. За банкыг гүйцэтгэх үүргээр нь юу гэж хоёр ангилдаг вэ гэж асуусан байгаа. Тэгээд Төв банк, Аржааны банк гэж хоёр ангилдаг. За зөв хариулт. За сайн байна. За хадгаламжтайгаа хийгээрэй. За хоёр асуулт нь юу ямар асуулт байсан бэ? Мөнгө тэмдэх гүйлгэнд гарах нь ямар банкны үүрэг вэ? Төв банкны үүрэг. За ямар банкны үүрэг байсан байх нь? За сайн байна. За одоо шахаад за энэ хэдэн за валют гэж өөрөө юу гэсэн утгатай байх нь? Үн. За сайн байна. Үн өртөг гэсэн утгатай байх нь тийм ээ. За манай Монголын валют юу вэ? Төгрөг. Өөс энэ төгрөг хэдэн төгрөг байна? 20,000 төгрөг байна. Ямар мундаг юм бэ? За тэгвэл энэ дээр хэний гар усаг байна? Монгол банкны иргэншин гар усаг мөн үү? Мөн. Өөс энэ тэгвэл манай Монгол банкны иргэншин юм билээ? За хэм бэ? Мэд хөх байна уу? За хин хэлсэн бэ? Зоож байгаа чи хэлсэн бэ? За насан жаргал зүгт хэллээ тийм ээ. За насан жаргал өөрийнх нь хуримтлалтаа 1000 төгрөг хийч. За хуримтлалт дагуулж ирж байна тийм ээ. За Монгол банкны иргэншин жаахан хин байх вэ? За энэ хин бэ? Чи гэдэг хүн байсан байна. За чугал гэдэг хүн байсан байна тийм ээ. За сайн байна. За одоо 3 дахь баг асуултаа уншаарай. 3 дахь баг. За энэ дээр. За 3 дахь багийн за 3 дахь багийн за дөрөв сурчсан сурч. За дөрөв хугацаа сурч асуулт авшаа. Манай асуулт болохоор Аржааны банкны үүргүүдийг нэрлэнэ үү? Аржааны банкны үүргүүдийг нэрлэнэ үү гэдэг асуулт. Зээлийг олох. Зээл олох. За зээл олох.
зүү байсан бэ? Мөнгө хадгаламж хүлээ авах. Мөнгө хадгаламж хүлээ зүү байсан уу? Зүү байсан бэ? Гүйтгэх хий. За зүү. За сайн. За хоёр асуулт нь. Арилжааны банкуд үйл ажиллагаа явуулах хэрэг хаанаас авдаг вэ? За хаанаас авдаг? Зүү банкнаас авдаг. За асуулт сайн. За хадгаламжтойгоо би хинэ тийм ээ. За арилжааны банкны өөрөөр нэгтгэж ямар үүрэгтэй гэж нөхдөдөө. Зээл авах. За банкнаас зээл авдаг хүн зээл авч үзэх хүүхэд байна уу? За тэгвэл бидний ээж аваад банкнаас зээл авдаг билүү? За авдаг тийм ээ. За тэгвэл нөө банкнд хадгаламж хийж үзэх хүүхдүүд байгаа юу? Байгаа. За одоо ч бид нар яаж юу хийгээд байгаа вэ? Хандлаараа өө сайн хоригдол хийгээд байгаа тийм ээ. Тэгвэл энэ бас ямар банкны үүрэг байсан байх нь? Арилжааны банкны үүрэг байсан. Гүйтгэх гэж чинь ямар гүйтгэх гэдэг юм одоо банкад? Өө сайн шинжүүлдэг. За ахчтай мөнгө шинжүүлж үзсэн хүүхэд байна уу банкаар? Байна. Тогийнхоо мөнгөд хийж тушаасан хүүхэд байна уу? За байр халуун усныхаа мөнгөд тушааж үзсэн хүүхэд байна уу? За тэгвэл эдгээр зүйлийг бид нар ямар банкад дамжуулж хийдэг байх нь? Өө сайн арилжааны банкар гэдэг байх нь шүү дээ. За тэгвэл арилжааны банкуд үйл ажиллагаа явуулах гэж хараас авдаг байх нь? Өө сайн төв банк. Тэгвэл манай Сэтэнг аймаг төв банк байгаа л доо. Байгаа. Төв банкны салбар байгаа юу? Байгаа. Тэгэхээр төв банк хаана гэдэг вэ? Өө сайн Улаанбаатар хотод байгаа тийм ээ. За мундаг манай утга. За одоо дөрөвдүгээр багийн асуудаг. За дөрөвдүгээр багийн 2 дугаартаас орчих. Тийм бэ? За сайн батамган байна. Монгол Улсын банк. За Монгол Улсын банк за багшаа. За багш нар шиг дэмжлэг үзүүлдэг үү тийм ээ. За Монгол Улсын банкны тухай хууль хэдэн онд батлан гаргасан бэ гэж. За Монгол Улсын банкны тухай хууль хэдэн онд батлан гаргасан байна? 1991 онд Улсын банк батлан. Зүү. Айдны банкны хоригдлоо нэмээрээ. За сайн байна. Монгол Улсын 2013 оны байдлаар хэдэн арилжааны банк байна? За Монгол Улсад 2013 оны байдлаар хэдэн арилжааны банк байна вэ гэдэг асуулт байна тийм ээ. За сайн байна. За хариултаа. 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж. За 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байгаа зүг. За сайн байна. За бүгд дэлгэцтэй харъя та. За одоо бүгд дэлгэцтэй харъя тийм ээ. За одоо 5 дахь багийн асуултыг 5 дахь багийн асуултаа тавьж байгаа. За багш нэг үе. За 5 дахь багийн асуултаа. За 5 дахь баг одоо хамгийн сүүлчийн баг тийм ээ. За байж 5 дахь багийн хүмүүс багш нэг юугаад. За энэ 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж ингэж үзсэн шүү дээ. За ер нь 2013 оны байдлаар ер нь статистик тоо баримтаар Монгол Улсад 13 банк яг нь үйл ажиллагаа явуулж байгаа байна. 2012 оны байдлаар 14 банк явуулж байсан. Ягаад 14 буцаад 13 болчихвоо? Хадгаламж банк хадгаламж банк юу дээр нэгчтэй? Төрийн банктай нэгсэн. Төрийн банкд тэгвэл ямар банк болсон байх нь вэ? Асаа манай Сэтэнг аймагт ямар банкны нээлт байгаа? Төрийн банкны дээр тасан байна тийм ээ. За ганцхан төв банк гэдэг бол тэр ямар банк байсан бэ? За Монгол банк. За 13 арилжааны банк байсан байх нь. За тэгээд татан бохцог хэдэн банкуд байна? 5 банкуд байсан юм шиг. Өөр юу ч юм. За шинээр багшлаагаас энийг тавьсан байгаа учраас дараагийн асуултанд оръё тийм ээ. За сайн байна. За одоо тэгвэл 5 дахь багийн асуултыг. За 5 дахь багийн асуултыг. За хэддэг сурагч байна гэхээр за 2 дахь сурагч. За 2 дахь сурагч. За Мишель байна. За Мишель хариулаарай. Монгол Улс 1991 онд банкны тухай хуулийг батлан гаргахдаа юу гэсэн 2 зорилго тавьсан бэ? Төв банк ба арилжааны банк. Зүү. За төв банк ба арилжааны банк. За сайн. Мөнгөний бодлогыг тодорхойлж хэмжүүлдэг банк ямар банк вэ? Мөнгөний бодлогыг хэмжүүлдэг банкаар мэдээж төв банк. За мөнгөний банкыг тодорхойлж хэмжүүлдэг банк ямар банк байсан бэ? Төв банк. За тэгвэл бидний одоо энэ бариад байгаа энэ мөнгийг хаанаас авдаг байх нь вэ? Төв банк. Тэгвэл мөнгөний доктортой байдаг бас хаанаас авдаг байх нь? Төв банк. Тэгвэл арилжааны банкуд энэ мөнгө хаанаас авдаг байх нь? Төв банк. Өөсөө төв банкнаас авдаг байх нь шүү дээ тийм ээ. За танай хөрөнгөлөө нэмчээрэй сайн байна. За манай багууд бүгдээр бас мондог байна тийм ээ. За одоо бүгдээр тэгвэл дараагийн ажилтаа оръё. За ямар ажил вэ гэсэн чинь ингээд юу гэж байна? За ямар банк дараа гэж байна. За улаан банк. За дараа.
өгнө штэ. За одоо бүгд ажилдаа оръё. За юу гэж чи ийм тавьсан байгаа шүү. За энэ бүгд хийгээд явах гэсэн үг тийм ээ. За логоо бүгд суугаад аваад логоо таана. За энэ баг ийм лого энэ ямар лого энэ за энэ баг бол төрийн баг байх нь штэ. Факти гэж байх нь. Төрийн баг. За энэ баг ямар байх нь. За капитал баг бай. За энэ баг ямар байх нь. Хас баг бай. За энэ ямар баг юм. За хаан баг юм чи. За энэ баг юм. За 5 минут ч өгдөө дээ. Юмайг таах шинэ төв байх гэдэг.
1.2%-аас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилготой хийж байгаа. Манай болохоор дэд захирал нь болохоор эдийн засгийн нэг баяр насан жаргалаа алга тээдэр мөчөл тээдэр нь болохоор офис ажиллаа. За тээдэр офис сайхан байна. За сайн байна гэмээр болдог байж. За хөлтөө одоо бүгдөө нэг юм юм тийм ээ. За бид нар энэ оюутан болох уу? Олон тийм ээ. За гэр бүл би болох уу? Олон тийм ээ. За тэгвэл ийм бол сайн авах уу? Ааш тийм хүн бол та төрийн банкараас яг нь үүшлж бас зээ гэж үзгэнэ шүү дээ. За сайн. За одоо хас банкаас ирээд. За хас банк. За хас банкны тайлбарлах цогцтой гарч ирээ. Манай банк болохоор хас банкыг авсан байгаа. Тэгээд та биднийг сон бид тань үйлчлэн гэсэн уриалт байгаа. Тэгээд захирал одоо миний бие захиралцыг ажиллаж байгаа. Миний төрийн болохоор нэмцэг. Тэгээд дийлрэн дэлгэцүүд санхүүгийн албаны дараа мөнгө төлөв ажиллаж байгаа. Ахлах дийлрээд Батамгын ажиллаж байгаа. За манай банк болохоор Төв банкнаас 2 тэрбумын зээл авч байгаа. Тэгээд энэ болохоор аж үйлдвэрийг дэмжих буюу манай Цэлэнгийн аймагт ер нь шаанс мөн зүгний аж үйлдвэрүүд шүү дээ. Түүнийг дэмжих зорилгоор гаргасан байгаа. Тэгээд хүүн болохоор 2% үүтэй. За 2% үүтэй зүгний аж ахуйн дэмжих зорилготой авах нь тийм ээ. Тэгэхээр ардыг та бүхэн манай банкыг сонгороо. За одоо бүгд ямар банк үзэж байна? За Голгот банк гарч ирээрээ. Голгот банк. За Голгот банкнаас за газ гарч ирж байна. Манай банкны захирал нь болохоор өсөг бай, дэд захирал нь авах, эдийн засгийн Наранбаатар, алхах дийлэр нь Шинэ баяр, нарийн бичгийн Жавзмаа дийлэр нь ганц цаг. За сайн байна. Манай банкны өрөөнд болохоор амьдралын санчгүй хэрэгтэй болно. Тэгээд төрийн банкнаас болохоор 1 тэрбумын зээллэг авна. Одоо ямар хүмүүсийг дэмжиж ажиллах вэ гэхээр газар тариалан эхэлж байгаа хүмүүс дэмжиж зээл олгож 1.8% үүсгэж байна. За 1.8% газар тариалан эхэлж байгаа хүмүүс зээл болно гэж тийм ээ. За сайн байна. За тэгээд та газар тариалан эхэлдэг байгаа юм бол ямар банкаар өчнөх юм бэ? За Голгот банкаар өчнөх зүгийн хөвгтэй байгаа юм бол ямар банкаар авах? За хас банкаар бээр аваад ямар банк вэ? Төрийн банк. За тэгээд хаан банкаар та юу өчнөх юм бэ? За чи дот мөчөг гэж үүсгэж байна тийм. За хамгийн сүүлчийн банк Капитал банкыг үрж байна. За Капитал банк. За Капитал банкаас цааш гарч ирсэн байна. За манай Капитал банкээс сонсон. Тэгээд өөрөө ирээдүйд Эрсдэлгүй банкыг сонгоцгоо. ирээдүйд Эрсдэлгүй банкыг сонгоцгоо гэсэн байна. Манай болохоор одоо манай захирлаас уягдлаа. Тэгээд нарийн нэгтлэн багшлаад би тэгээд тийлэр нь долгион багмаа аваад тэгээд ахлах мөнгөний нийтлэг хийж ажиллаж байгаа. Тэгээд манай болохоор Түн банкнаас 5 тэрбум зээлж аваад одоо хүүхдүүдээс Монгол ирээд болсон сургуулийг байгуулах. Тодорхой асуудлыг шийдэх юм бол одоо хүүхдүүдээс сургууль болсон. Тэгээд 5% хүүхдтэй тийм. Тэгээд та сургууль байгуулахаар хүүхдүүдтэй сургууль байгуулалтаа аль банкаар өршөж байна? Манай бүх банкуд бүгдөө банкаас за энэ болохоор таптай хотод байдаг байх тийм ээ. Тэгэхээр яг нь банкудаар нэг харах зорилго багш нь тэр зорилгоор яасан байх нь. Нөгөө банкуудын зургийг бол ийм байлгаж тавьсан байх нь тийм ээ. За одоо ингээд тэднээс ямар банкуд юу байгуулсан бэ сая? Арилжааны банкуд байгуулсан байна. За энэ сүх банкны зураг хаана байна? За 1 2 3 4 5. За энэс 2 3 5 байна тийм ээ. За арилжааны банкуд үйл ажиллагаа явуулах ингээ хаанаас ихэд авдаг байх нь? Сүх банкаас зээлгээ тэгвэл хаана авдаг байх нь? Төв банкнаас хуцаагаа давсан зээлгээ хаана авч төлдөг байх нь? Төв банк. Тэгэхээр төв банк арилжааны банкуудыг яадаг байх нь? Яадаг байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр нөгөө банк нэгдэхгүй, дампуурахгүй гэдэг нь хэрэг шалтгаалдаг байх нь? Төв банкнаас шалтгаалдаг. За өнөөдөр хичээлээс асууж шалгах зүйл байна уу хүмүүстээ? За байхгүй гэж үзсэн шүү. За тэгвэл
нөхдүүдээ. За мэдээж хэлгэнэ. За дараагийн асуулт Монгол банк болон нөгөө бусад арилжааны банкудаас мөн найдвар байсан байна уу? Гурван банк сонгож аваад иргэдэд чиглэсэн ямар ураа гаргасан байна гэдгийг бас яаж хэлэх нь вэ? Мэдээж хэлгээр бүгд нөгөө банкудаар явж юу хийх нөхдүүдээ. За судалгаа буюу ирэл хайгуул хийх юм тийм ээ. За нэгдүгээр банк хэдэн хуримтлаг судалсан байна? За 4,000 тоног судалсан байна. За хоёрдугаар банк. За дөрөвдүгээр банк хэдийг судалсан байна? 4. За танай банк хэдийг судалсан байна? 4. За танай банк 3,000. За танай банк 3,000. Танай банк хэдийг судалсан байна? За 4,000. Тэгэхээр нөгөө бид нар хаагч хэлсэн нөгөө хэрэгцээ бол хязгаар өгч үзсэн шүү дээ тийм ээ. За одоо тэгвэл та මොнгоо юу зацуулж байгаа гэдгээс хэрэг татах яах вэ? Бичиж ирэх нэ ч төвхөдөө. За монгоо сууж авлаа тийм шүү дээ тийм ээ. Бүгдээс нөгөө хөдөлмөр хөлс шигсийг бичиж. За өнөөдрийн хичээл идэвхтэй орсон баярлалаа өгөхөдөө.